1732 оны дунд үед Солонгосын эрх баригчид хөрс зэрэгэлдээ оршиж байсан манч гүрний төрөмгийн бодлогоос болгоомжилж тэдний удаа дараагийн дайралтуудад яах шаргагүй болж хараат байдалд хүчин мөхсдөж байлаа. Дундад улс аль хэдийн манччин гүрний харьяанд орсон тэр цаг үед чөсөөний төрийн ордонд монгол хэлийг заасаар байсан юм. Чөсөөн улсын түшмэд цаашид монголчууд ихэд хүчирхэгжиж манччин гүрнийг түлхэн унгаж хятад газрыг эзлэн гэж таамаглаж байлаа. Энэ цаг үед Аз твийн нөгөө хязгаарт нүүдэлчдийн сүүлчийн эзэнт гүрэн өөрсдийн баатарлаг түүхээ төрөөж байв. Энэ удаад бид нүүдэлчдийн сүүлчийн эзэнт гүрэн болох Зүүн гарын хаант улсыг өгүүлэх болно. Зүүн гарын үүсэл. Зүүн гарын хаант улсын үндэс суурийг Цорсын Эрдэнэбаатар хунтайч тавьжээ. Зүүн гар гэдэг нь зүүн гар гэсэн утгатай үг бөгөөд ойрдын чуулганы зүүн жигүүрийг илэрхийлдэг ойлголт байв. Одоогийн газар зүйн байршлын үүднээс харвал Цорс нь хойд зүгт байдаг хэдий ч тухайн цаг үеийн баруун монголчуудын зүгээр наран мандах зүгийг өмнөд зүг гэж үздэг байжээ. За тийм учраас хойд зүгт оршиж байгаа Цорс нь зүүн гар болдог байж. 17 дугаар зуунд монголчуудын дунд дотоодын төрчлөлтөө их байсан боловч ойрдууд хүчээр нэгтгэн бүс нутгийн хамгийн хүчрхэг гүрэн болох зорилго тавьсан юм. Эрдэнэбаатар хунтайч насан эцэслэний дараа түүний хүү Синг хаан ширээн заларсан боловч зүү бусаар хөнөөгдөж улмаар Сингийн дүү Галдан бошигт зүүн гарын нутагт буцсан ирснээр улс төрийн тавцандах эмх замраагүй байдлыг арилгасан юм а. Галдан бошигт ийхүү их гүрнийг цогцлон бүтээх ажилд орсон байна. Зүүн гарын түүхэнд хамгийн том гялалтсан хаан бол яа харахгүй Галдан бошигт байв. 1671 онд тэрбээр хаан ширээн цууснаар 1676 онд зүүн гарын хүч чадлыг дээд түвшинд хүргэжээ. Галдан бошигтын удирдлага дор зүүн гарын хаант улс Дундад Азад илэрхий тэргүүлэгч хүчин болж Евразийн түүхэнд чухал байр суурьтай болж чадсан байна. Тэрбээр 1688 онд манччин улс болон халахын хаант улсуудтай бүр тодорхой хэлбэл Түшээд хаан Сэзэн хаан нартай тэмцэлдэж эхэлсэн. Тэрээр өндөр гэгээн зан базартай сөргөлдөж халахын зүүн хэсгийг эзэлсэн юм а. 1689 онд манчийн эсрэг тэмцэл эхэлж зүүн гарын хүчийг Өмнөд Сибирь, Дүү Аз, Монголын төв хэсэгт өөрийн нөлөөгөө тогтоожээ. Түүнийг ийхүү байлдан дагууллаа хийж байх хооронд ах Сингийн хүү Цэвэр авдан ойрдын бусад ноёдын дэмжлэгтэйгээр хаан суус нь түүнийг гарцаагүй байдалд оруулсан байна. Гэсэн хэдий ч түүний тэмцэл үгээр дуусаагүй. Тэрбээр насан эцэслэх хүртлээр харийн дарангуйлагчдын эсрэг зогсож байсан юм. Ийхүү Галдан бошигтыг нас орсны дараа Цэвэр авдан хаан ширээнд сууж улс орныг харьцангуй тайван эдийн засгийн хөгжил чиглэсэн бодлогоор удирдах байлаа. Түүний удирдлагад ор зүүн гарын эзэнт гүрэн цэцэглэн хөгжиж улс төр эдийн засгийн төвлөрлийг баттгаж чаджээ. Ойрдын түүхэн тэмдэглэснээр Цэвэр авдан Халимгийн Аюуг хаанаас чин зөрөгт хэмээх цол хүртсэн байна. Тэрээр 1698-аас 1699 онд казакуудыг бод цохиж 1700 онд зүүн Туркестаныг бүрэн өөрийн иргэшээлдээ оруулжээ. Түүний засаглалын үед ижил мөрний халимгуудтай найрсаг харилцаа тогтоож эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлв. Төв эрх мэдэл, тариалан, гар урлал, худалдааг дэмжиж зүүн гарын эдийн засгийг бэхжүүлсэн юм а. Түүний өдөрцөн гол зэргийн ажиллагаануудыг дурдвал 1710-аас 1712 онд дундч үзийн казакуудад хийсэн тулаан нь бол амжилтгүй болсон байна. 1715 онд хаамыг довтолж Чин улсын цэргийг эсэргүүцсэн Дундад Азийн бүс нутаг дах Чин улсын санархлыг бол зогсоохыг зорж байсан. Мөн төвд Хөхнуур хаамын зэрэг нутаг нь зүүн гарын болон Чин улсын хувьд стратегийн маш чухал бүс байлаа. 1716 онд Жанжин их цэрэн дондвыг Лхасыг эзлэн авах хуулгаар бол илгээсэн. 1717 онд Чин улсын цэргийг бол төвдөд ялсан байна. Гэвч 1720 онд Чин улсын томоохон дайралтаас болж төвдөөс ухрах шаардлагатай болсон байна. Ийхүү галдангийн үйл ажиллагаа нь бол Төв Аз болон Дундад Азад өөрсдийн эрх мэдлээ тогтоох ийм харилцааг бол явж байсан байна. Түүний гадаад харилцааг дурдах юм бол Цэвэр авдан Оросын хаант улстай дипломат болон худалдааны харилцаатай байсан ч 1714-өөс 1716 оны мөргөлдөөний улмаас бол нөхцөл байдал хүндэрсэн байна. Гэсэн хэдий ч түүний гадаад бодлогын гол зорилго нь Чин гүрнийг бүр тодорхойлбол манжийн төрөмгийн бодлогыг сөрөн зогсоход чиглэж байсан. Тиймээс тэр 1715-аас 1721 оны хооронд бол манччин улстай бол маш юм ширүүн тэмцэл өрнүүлж байсан юм а гэж ойлгож байна. 1722 онд бол Цэвэр авдар нь Чин улстай найрамдлын гэрээ байгуулж тодорхой хугацаанд бол зөрчил намжсан байна. Цэвэр авдар 1727 онд хаан ширээний төлөө санархчдад бол хорлогдсон нас орсноор түүний засаглалын онцлог дуусжээ.
За Цэвэр Ардангийн засаглалын он жилүүд нь зүүн гардах эдийн засгийн өсөлт, улс төрийн хүчийг бэхжүүлсэн үе байсан ч за манж олон Оросын ийм төрөмгийн бодлогын дарамттай бол байнгын тулгарч байсан үе байлаа. За энэ үеийн амжилтыг түүний хүү Галдан Цэрэн улам өргөжүүлэн за зүүн гарын хүчирхэгжлийг бол туйлд нүрэх сайн гэж ойлгож болно. За ийхүү Цэвэр Ардангийн дараа түүний хүү Галдан Цэрэн хаан ширээнд сууж улс их орноо сэргээн босгох, за эдийн засаг болон цэргийн хүчийг бэхжүүлэхэд бол ихээхэн анхаарч байлаа. 1729 оноос Галдан Цэрэн Чин гүрний эсрэг цэргийн үйл ажиллагааг бол удирдах эхэлсэн. За цэргийн үйл ажиллагааны гол хүчийг бол Чин гүрний эсрэг чиглүүлжээ. За энэ үеийн гол үйл явдлуудыг дурдвал за Галдан Цэрэн манжийн иргэшээлд орсон халах хөхнүүрийн ноёдыг манжийн эсрэг хөдөлгөж чадвал за харийн төрөмгийллийг бол зогсоох боломжтой гэж үзэж за энэ чиглэлд бол идэвхтэй бодлого явуулсан. За манжийн хаанч түүний санааг ойлгож за Монгол ноёдод бол ухуулга бичиг тарааж түүний эсрэг тэмцэхийг ятгах байлаа. За энэхүү 1731 онд залгахад зүүн гарын хаант улс за байгуулагдсан оршин тогтносон хугацаанд ойрдын нийгэм соёл ахиц олж за улмаар ойрд монголчуудын улс төр, газар нутаг, соёл угсаатны нийтлэг бол бүрэлдэн хөгжихэд бол түлхэж өгсөн байна. Дундад Азаас олзож ирсэн хүмүүсийн оролцоотойгоор хүхэр за шүү гарган авч сайн чанарын дээр хийж төмөр боловсруулан их бууцутгаж байлаа. За энэ хэрэгт мөнөөх одоо дурддаг алдартай Рената хэмээх Шведийн офицер бол тусаж байжээ. Нүүрэн талдаа Галдан Цэрэн, ард талд нь Еркэнтэд дэлдүүлв гэсэн мичгтэй 7.1 грамм жинтэй зоос за Шинжаанаас олдсон. За зүүн гарын хаад зоос дэлдүүлж худалдаанд өөрсдийн оролцоог нэмэгдүүлж байсныг бол харуулдаг. За 1732 онд Чин улсын эсрэг тулаанд хэдийгээр ялагдсан ч за төрөмгийллийг бол хэсэг хугацаанд Галдан Цэрэн хаан зогсоож чадсан байна. За энэхүү 1739 онд Галдан Цэрэн хаан Чин улстай энхийн гэрээ байгуулж за Алтай нуруугаар халах ойрдын хөлийг тогтоосон тухайн цаг үед нэлээд томоохон тооцогдох хэрэг явдал байсан. За тэрээр хэд хэд удаа элчин илгээж за дипломат харилцааг бол манж Чин улстай нэлээд өргөжүүлсэн байна. За үүнээс гадна за баруун зүгийн байлдан дагуулал 1734-35 онд их жүзийн казакуудыг тогтолж байлаа. За энэхүү 1734-35 онд тогтолсон энэ тогтолгоноор бол их жүзийн казакууд зүүн гарын хараат байдалд орсон байна. 1739 оны хавар зүүн гарын цэргүүд дунд жүзийг дарж 5 одоо сүмийг эзлэн олон тооны хонь эд хөрөнгийг бол олзож авсан байна. За 1740-с 41 оны дайнд зүүн гарын 3 дахь аяндаа эхэлж казакууд эсэргүүцэл үзүүлэн томоохон тулаан хийсэн байна. За Галдан Цэрэн 30,000 орчим цэргийг казакийн нутаг руу илгээсэн ч за казакууд бол зүүн гарын армийн баруун жигүүрийг нь бол бут нэрхсэн нь бол тухайн цаг үед томоохон цохилт болж өгч ирсэн. Харин 1741 оны 5 сард дайн өндөрлөж за эцсийн дүндээ бол дунд жүз зүүн гарын одоо хараат байдалд оржээ гэж. За ийхүү түүний одоо байлдан дагууллын үр дүнд зүүн гарын ноёрхол бол Сир Дарья голын хөндийгөөс Ферганы хөндий, Андижан, Коканд, Ташкент, Самарканд зэрэг газруудад бол хүлээн зөвшөөрөгдсөн байна. За ийхүү Галдан Цэрэн хаан 1745 онд салхин цэцэг өвчнөөр нас орж за түүний шарилыг буддын шашны даншлаар шатан Ердүүц годлын ойролцоо оршуулснаар бол за түүний энэ гайхалтай улс төрийн зам нь өндөрлжээ. За түүний нас орсны дараа зүүн гарын дотоодод за хаан ширээний төлөө тэмцэл хийснээр бол дотоод хямрал тэмцэл маш хүчтэй өрнөж за улмаар 1750-аас 54 онд олон ноёд манжид дагаар орсноор нөхцөл байдал бол уламд орцсон байна гэж ойлгож байна. Тухайн цаг үеийн зүүн гарын хаад ноёдуудаас дурдвал за Цэвэнд орж намжил, Уланбаяр, Лахамдаржаа за Даваач зэрэг түүхэн зүтгэлтнүүд байгаа хэдий ч за бүгдээр өөрсдийн эрх мэдлийн төлөө тэмцэлдэж амин хувийн ашгаа харан цол хэрэгэнд дулааран алдсаж байлаа. За бүр арга ядахад манжийн их зэрэг өмнө нь хац турж ирээд байхад хоорондоо дайтаж нэгнийгээ алж чадаж байсан гэхлээр юу нүдтэй байх вүлээ. За 1755 онд манж нар 2 замаар 50,000 зэрэг илгээж за зүүн гарын хилд бол ямар ч эсэргүүцэлгүйгээр нэвтэрч за Даваачийн армийг бод цохин за зүүн гарын нутгийг бол эзэлсэн байгаа. За Заваач хаан зугтсан ч удалгүй баривчлагдаж за Бээжин рүү илгээгдсэн байна. За энэ үйл явдлаар бол зүүн гар улс манжийн иргэшээлд орж мөхөж эхэлсэн байна. За хожим амар санаа тэргүүтээ тусгаар тогтнолын төлөө тэмцэгч
Баатар Эрс гарч ирсэн ч харамсалтай нь хэтэрхий оройтсон хэрэг болсон байлаа. Зүүн гарын хаант улс ийхүү мөкснөөр нийт монголчуудын гал голомт унтарсан юм а. Чин гүрний зүгээс удтал эсэргүүцсэн зүүн гарын монголчуудыг 600 мянган хүн амтаагаас 400 мянгаыг нь хятаж, амьтайг нь тамлаж, амьгүйг нь сэглэж, бусад монголчуудад томоохон сануулга болгосон байна. Нэгдэж нийлж, эв санаагаа хурааж чадахгүй бол харийн гүрний иргэшээлд хэрхэн ордгийг одоогоос 300 гаруй хүн жилийн өмнөх энэ түүх бидэнд сануулдаг. Зүүн гарын хаант улс мөкснөөр манч нар үүр Монгол, халах Монголд явж байсан өнөөх тал засаж сайхан жаргаадаг бодлогоо огцон мөржиж, эцсийн өмгөөлөн хамгаалагчгүй болсон монголчуудыг өөрийн дураар засаглах болсон байна. Бурэдаас үүр Монгол, зүүн гараас халах Монгол, халимаг тэргүүтэн нийт монголчуудыг салгаж, тусдаа мэтээр харагдуулах нь гагцхүү харь улсад ашигтай бөгөөд үнсэн дунд үлдсэн бяцхан оч. Монгол улсын иргэд бид зовсон цагт нь хөлийн гадна буй ахан дүүсээ хамгаалахгүй бол өөр хинч хамгаалахгүй шүү. Бид гал мэт бадамлан асуул ахан дүүс минь ядчил харийн нутагт дээрлэхүүлэхгүй нэртэй төртэй амьдрын шүү гэж бодоод өөрт олдсон боломжоо тултал ашиглая ахан дүүсээ. Love.